Цэцлэгэн буудагч нэвтрүүлгийн үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид Монгол цэргийн музейтэйг хамтраад бас дугаар хийж байгаа. Манай үзэгчдээс ирсэн хүсэлтээр болохоор та нар нэг Япон цэргийн Япон бинтовны тухай яриач гээд гамтлагахыгаа урьж оролцуулж байна. За сайн байцгаана уу? Нэвтрүүлэг манаас хүнд хүрчээ тий. Харин тийм тэгээ хүмүүс бас мэдлэг түгээж яах гэдэг бас нэг сайхан боёнтой ажил. Тийм тэгээд энэ чинь бас зөвхөрс нэг юм аахгүй. Их түүх явдаг. Тэгээд одоо өнөөдрийн ярих гэдэг нь Япон бинтов бол Монголын түүхтэй бол нэгт холбоотой түүхтэй. Монгол цэргийн музейн сан өмнөгт байсан байгаа одоо Япон бинтов гэж байна. Жишээ нь бол миний одоо цуглуулганд бол байдаггүй. Тийм. За тэгээд энд карбин загвар, за бинтов загвар нь карбин загвар нь. За хоёулаа тайп буюу жип 38 гэдэг загвар нь. Энэ гурван буул гуруулалт юм байна. 38 юм байна. За зүгээр богинохон урьдчилан Япон бинтовны түүх гэдэг бол Япончууд ер нь бол эртээр үеэс галц хэвчтэй байсан. Анх Португалууд Японыг нээж явах үед те 1600 1700 оны үед одоо нөгөө төөнөр буугаа гэдэг хэлсэн байсан. Одоо ч гэсэн Японд тэр нэг зуны тийм фестивал уламжлалт юугаар өнгөт тэр самурай хувцастай тэгээд төөнөр буугаараа буудаж байгаа тийм фестивалууд болд юм л шүү дээ. Тэгээд тэдний хувьд бол одоо галц хэвсэг бол нэлээд дээр үеэс эзэмшиж хэлсэн улсууд. За яг өнөөгийн одоо галц хэвсгийн түүхэндээ гэх юм бол 1880 оноос Японы эзэн хааны арми Мурат гэж гошууч байсан. Тэр хүний зохион бүтээсэн тухайн үеийн одоо Англи Германы буунуудаас хуулбар хийж хооронд нь нийлүү симбиоз хийгээд тэгээд Муратын одоо хамгийн ихний загвар болохоор нэг шулуун гуулдаг замагтай гэхдээ нэгээр хүхээггүй нэгээр зумулдаг одоо Берданы хөлбөр гэсэн үг байхгүй. Калибр нь дотор адилхан 11 153 гэдэг ингээд яг үүр яг одоо бидний урд нь ярьжсэн Бердана бол яг адилхан. За тэр тийм буу байсан. За тэр нь нэг Бошны дайн гэж яадаг Япончуудаа өөрийнх нь иргэний дайн. Тэнд ч одоо нөгөө нэг хуучин ёсыг хамгаалсан самурай нэрийн нэг тал. Нөгөөх нь өнөөгийн одоо хятадын Японы засгийн газар хаалтаа хоорондоо нэг дайцсан тийм байдаг. Нэг удаан үргэлжлсэн дайн биш. Гэхдээ тэнд бас нэлээд тийм цусарлуулсан дайн байдаг. Одоо нөгөө кино байдаг шүү дээ. Лас самурай гэдэг. Тэсэлтэй самурай. Тэгээ тэр нэрийн үеийн тэр үеэс эхлээд одоо тэр Муратын бинтов бол өргөн хэрэглэж эхэлсэн. За явандаа бол энэ дэлхийн бус орны галц хэвсгийн хөгжлийн дагуу одоо тэр буул юугаа анхаа байсан. Уг нь бол янз янзаар зассан Мурат нөгөөтгөндөө хүхээг хийсэн байгаа. Калибрын 8 мм болгосон байгаа. Тэгээд ингэсэн боловч шаардлага хангаагүй. За тэгээд ер нь Японы эзэн хааны арим бол за өнөөгийн орчин үеийн шаардлага хангасан буута бол гэдгийг үүргийг Японы армийн одоо энэ зэвсгийн хариуцсан инженер Хуранда Арисакад үүрэг болгож өгсөн байдаг. За нөхөр мэдээж цоошин буу зохион бүтээгээгүй. Суурьндаа болохоор Герман Гевр 98 байна шүү дээ. Герман бинтов. Маузерыг суурьндаа Маузер бинтовыг аваад тэгээд тэрийг одоо өөрчлөх өөрийнхөө юмд тааруулж хийж эхэлсэн. Тэрийг болохоор 30 загвар гэдэг тийм type 30 гэдэг нэрлсэн байсан. За тэр нь юугаараа одоо өөр болоод эхэлсэн бэ. За замаг айгүй энгийн болж эхэлсэн. Тэр Муратын бинтовыг бол задлаа зэвэрлээд ингээд хэвтэйгэн болсон. Нэг замаг. За хоёрт хүхэхтэй болсон. За калибр нь 6.5 мм болсон. Тэгэхээр нөгөө 8 мм-с хамаагүй жижигхэн болчихж байгаа. За тэгэнгүүтээ тэр чинь нэг сайн тал нь хөнгөн. Тэгэхээр орцсон байгаа шүү дээ. Цэрэг ядаж олныг авч яваа. Олныг авч яваа. За тэгээд нөгөө орцсон байгаа учраас сумны өөрийн өртөг багсан. Тэгэхээр олныг үйлдвэрлэх боломж нэгдэнэ. За нэг тийм утгаараа 30 загварыг хийгээд за тэрнтэйгээ Орос Японы 4-5 оны дайн биш үү? 1904-өөс 5 оны. За тэр дайнд Оросууд бол одоо юу гэдэг Мошны бинтовтойгоо тэгээд Бердантай орж исэн бол Япончууд Маузер бинтовтой худалдаж авсан Япончууд нөгөө талдаа Арисака бинтовтойгоо тэр 30 загвартай байлдаанд орсон. За тэр байлдааны явцад нэлээд олон тэр бууны сул талууд харагдсан. Жишээ нь энэ замгийн энэ одоо энэ бууны ингээд магазины хөгний таг байх. Хөгний байх унчиж байгаа. Тэр Япон бинтовны хамгийн том сул тал байсан. Жохон дөргөд таг нь унлаа энэ дотороо сум унчихад явж шүү дээ. Тэгээд нөгөө зэрэгч одоо буутаа гэж хэлэхэд хэвчээ боо гэдэг болчихдог тийм. За тэгээд тийм нөхцөл байдал байсан. За энэ замаг ус гацдаг болсон. За тэгээд энэ дүүн шороо их ордог. За тэгээд нөгөө яасан. За 6.5-аар
хийгээд үзсэн. Уг нь бол хөнгөн сум, цэцсэн. Гэхдээ нийтлэг чадвар муутай. Гэдэг дүгнэлт хийсэн боловч Япончууд дэлхийн 2 дугаар дайнд ер нь дөхөн төгтөл бол 6.5 гэдэг калибраас ерөөсөө гараагүй. Тийм. Тэрийг бол одоо хэдэн саяар нь үйлдвэрлэсэн. Хэдэн бүр миллиард гэсэн тоо байт юм бил. Тэр сумныхан үйлдвэрийн одоо нэг би нэг юу харж байсан. Одоо зөвхөн бас яриад байдаг. Манай анчид бас холын завиргын мөд чинь тэмцээнд ордог хүмүүс 6.5 грейд мор гэж сумнууд авал энэ одоо нөгөө уламжлалт 36 гэдэг юм уу 308-ын сумруу хажууд бол үнэхээр илүү байна, цэцэн байна гэдэг. Одоо нэвтрээд байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ерөөсөө калибр нь 6.5 гэдэг. Энэ үед Япончууд үжээд тийм 6.5-ыг хэрэгжилж байсан. Магадгүй тэр цэцэнд их нөгөө магадгүй тийм дундаж тийм калибр ээж багтгүй тий. За тэгээд Япон винтовны одоо сайн тал за цэцэн. Хоёрт замаг болохоор хамгийн энгийн болж эхэлсэн. За ялангуяа 38 гэдэг загвар одоо дайны өмнөхөн гарсан. Тэрийг болохоор нэг хурандаа биш хошууч наамбу одоо Арисакагийн тоог өөрчлөөд 38 гэдэг загвар гаргасан. 30 загварыг. Тэр хоёрын хооронд одоо нөгөө замагны одоо энэ таг унхаа байсан. Тэгээ энэ замаг юуны хөөгийн таг. За энэ бол бэхлэгээ сайтай болсон. За дараа нь энэний таг нь алга болчих. 38-ууд бүгд энэ замгийн дээр юм замгтайгаа хамт гүйдэг тагтай байсан. Шороо тоос орол хамгаалж. Тэгээ одоо энэ хувилн байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ таг нь эндээ байсан. Тэгээ одоо бол энэ таггүй загвар байна. За тэгээд 38 загварыг болохоор одоо нэлээд олон янзаар хийж эхэлсэн. Одоо жишээ нь голоороо хуваагддаг шүхэрд сантын загвар. Тийм одоо тэрийг бүр сонирн байгаа шүү дээ. Хүмүүс голоороо хуваагдаад одоо шүхэрд сантын үр хөвжинтэй хийгээд шүхрийг үсгэж. Тэр одоо Япончуудын тэр дэлхийд бол энэ бас агарын десанттай шүхэрчтэй бас нэвтрүүлээд чинь гэсэн дээ. За тэгээд энэ карбин загвар те богинохон. За энэ бол артиллерийн за хоёр танкын техникийн экипажийн морин цэрэг зориулагдаж одоо энийг морин цэргийнхэн юунуудыг хэрэгжилж эхэлж ирсэн энэ одоо карбин загвар. За тэгээд энэний одоо Японы тоонууд бүгд одоо бүгд дандаа ийм босгож болдог. Тийм босгож болдог хараатай. За энэ бол одоо хол тосгод тий холын зайд буудах. Тэгээ чи одоо энийг хардаа жоптер хараатай гэсэн бооз. Тийм ээ тий. Тийм. Жоптер наач нь жоптер хараатай загвар байна. Энэ. А гэтэл энэ болохоор жоптер биш зүгээр. Тийм байна. Тийм. За энэ бас яг адилхан тийм бооз. Тийм байна. За тэгээд хэвтүүлэхэд одоо нэг ердийг л хараа болоо. Иж хараа болчихно тий. Тийм байсан байна. За тэгээд 38 дайны дараа одоо Орос Японы дайны дараа 38 гараад за 38 Японы харин зэвсгэлсэн. За тэгээд удаагүй байтал дэлхийн 2 дугаар дайн, жишээ нь дэлхийн 1 дугаар дайн гэсэн 14 онд тий. За тэгээд энэ буу яагаад одоо тийм алдар хүндтэй болсон юм? Яагаад ингээд нэрд гарсан бэ гэхээр Оросын харин дайн эхлэнгүүт л ерөөсөө өдөрт 40-50 мянган винтов алдаж ирсэн. Тий? Ослуулж ийсэн, эвдэрч ийсэн, тий, хаягдж ийсэн. Тэгээд ирэхлээр Оросын үйлдвэр эзэн хааны одоо тухайн үеийн үйлдвэрүүд тэр өдрийн 40-50 мянган одоо тэр армийн алдагдлыг нөхөж чадахгүй байсан. Үйлдвэрлэл гэж байгаа муу байна. Тийм үйлдвэрлэл нь тэр хэмжээнд нөхөж чадахгүй байна. Тэгээд ирэхлээр одоо шууд Оросууд дэлхийд даяар нь буу хөдөлж авах юм мөртцгоос. За Японд одоо төлөөлөгч нар ирсэн байдаг. За тэгсэн чинь Япончууд болохоор нөгөө нэг Муратын загварыг авах уу гэсэн. Нэг жоо загвараа. Тий. Оросууд тэгээд одоо баг гадагш тий юу ч хүү байснаас оргоос охинтой. Тэгэд нөгөөдг нь 30 мянгаыг авъя гэсэн чинь нөгөө хэд нь 20 эдэгч үл 25 мянга ч өгсөн юм байл. За тэгэнгүүт Оросууд дипломат аргаараа нэлээд тийм хэлцэл мэтэл хийж хагаад за 30 загварыг авч эхэлсэн. Уг нь бол Оросууд ийм байсан юм билээ. Тэр их сонин зорилго нь Орос Японы дайнаар Мосины винтовыг Японууд их олзсон байхгүй юу? Тэр чинь Японы аль аль бүр будаа болсон шүү дээ Оросын харим. Тийм шүү. Тийм тэгээд тэр олон винтов байсан. Тэгээд тэр Мосины винтов авах гэж утсан юм. Тэр олзоолоод авсан тэр винтов бидэнд өгчихөө худалдаад авъя гэдэг. Уулын гэсэн. Тийм тэгсэн чинь Японууд тэр чинь аль хэзээ ослоход оролцсон байхгүй. Харин бидэрт одоо энэ Мурат байна. Тийм Муратыг авах. Тэгээд Мурат арайч биш. Гэхдээ одоо нөгөө тэр төлөөлөгч хоосоо харж болохгүй. За ядаж одоо юу ийгээд. За тэгээд тэрний дараа нь эхлээд Оросууд 30 загварууд нэлээд их өгсөн. За 100 мянгаар 300 мянгаар ингээл. Тэгээ ер нь дайны явцад Оросууд нийт бараг 700 мянган Япон винтов авсан байдаг. Тэгэхээр Оросын харинд айгүй сайн тархсан байгаа. Тийм байна. Тийм. За тэгээд яг тэр дайны өмнөхөн яагаад Оросууд Япон винтовыг үнэлээд байсан бэ гэхээр одоо н Оросын нэрт зэвсгийн бүтээгч Фёдоров байна шүү дээ. Тийм. За тэр хүн Япон винтовыг одоо яг 30 загварыг аваад судалгаа хийсэн байна. Буудаад бүх юм үзээ тэгээд
Энэ буу бол үнэхээр сайн буу байна тий. Одоо манай энэ 3 шугамын Мойсны винтовоос илүү үзүүлэлттэй юм гэж үзсэн. Нэг түнхэн, хоёр сум нь цэцэн. За металлын боловсруулалт сайн, замгийг айгүй энгийн хийсэн байна. Тий. За тэгээд нөгөө алдартай гал хамгаалагч айгүй энгийн болсон байна. Гэх чинь ингээд Фёдоров тэрийг үнэлж бүрийн дүнэлт гаргасан байт юм л. Тэрнээс болоод ер нь бол Оросын хайрам за Японы винтов биднэрт байхад бол буруудахгүй байна гэсэн. За тэгээд дайя эхэлсэн чинь Англи Япончуудаас 300 мянган 30 цагаарыг хөдөлж авсан байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны. Тэгээ яасан чинь Английн хайрамд Японы винтов яваагүй. Тэнгүүтээ нөгөө англичууд чинь Япончуудаас авсан винтов дамлаад Оросуудад зараад. Оросууд нөгөө нэг өдөр болгон тийм хохирол амсаад ахлаар тэр винтов цэргийг зэвсэгтэй байлгахын тулд ямар заавал юу л юу тийм авчихсан. Тэгээд Япончуудаас Японы винтовыг англичуудаас авсан бас байд юм л. Тэгээд нэг Оросууд нийтдээ нэг 700 гаруй мянган Японы винтовтой болоод дайн ер нь дайныг дуустал байсан. За тэгээд яг тэр дэлхийн нэгдүгээр дайны үед ер нь Оросууд буцаад нэг Германид Японы винтовыг олзуулсан байдаг. Австри-Венгрууд олзуулсан байдаг. Тэгээд бүгд бол энэ бууг бол үнэлсэн байна. За муугүй боо шүү. Ер нь их сайн хийж дээ. Тэр арлын нэг одоо нэг юм зураач болсон тийм ангорнуудтай гарууд чинь оо юм шүү дээ гэдэг үнэлгээ хийсэн. За тэгээд энэ бууны одоо дэлхийд тархсан нь бол ерөөс дэлхийн нэгдүгээр дай. За тэгээд дай дууссан. За тэгээд Оросд залгаад иргэний дай хийсэн тийм ээ. За тэр үед манад Оросын цагаатны тэрэг орж ирсэн. За нэг ингээд тэр Казанцо Кайгародов за тэгээд одоо Бакиж тэг генерал тэгээд одоо энэ Баронгерн гэдэг ингээд тэдний ийм салгамал жижиг отрядууд юм шиг нийлээд бодглохоор бараг 10,000 хүн байсан гэл. Гэсэн тийм тоо Монголд орж ирсэн. За тэгээд тэд нар үдсэн чинь ер нь бол бараг 50% нь Японы винтовтой байсан. Тэгээд цагаатхан энд тусцсан шүү дээ тийм. Тэгэхээр тэр нутагт Монгол нутагт энэ винтов үлдсэн л байхгүй юу? Оросуудын эргэж ирсэн. Оросуудынх байна бас гамин цэрэг бас магадгүй бид нар. Тийм тэгээд одоо яг тэр үед энэ Японы винтов сайн гэдгийг үзсэн учраас хятадуудыг худалдаж авч эхэлсэн. За тэгэнгүүтээ хятадууд энийг дуурайж хийж эхэлсэн. Японы винтовыг дуурайгаад өөрсдийнхөө үйлдвэрээ. Тэгээ өөрсдийнхөө үйлдвэрийг. За тэгээд тэр нь болохоор Тэнжинд үйлдвэрлэж ирсэн, Мөгдөнд үйлдвэрлэж ирсэн. Одоо Мөгдөн, хуучин Мөгдөн, одоо өнөөгийн тэр ч одоо юу гэжтэй? Цэцэгхаар тийм. Чичихаар л үү? Цэцэгхаар гэдэг. Тийм. За тэнд хийж ирсэн. Бас энэ юунд Нанжинд хийж ирсэн. Шанхай наадалд. За тэгээ Японы винтовыг хятадууд маш өргөнөөр хэрэглэсэн. За тэгээ тэн дээрээ болохоор энэ тэмдэглэгээ эдгээр нь бол арай өөр тэмдэглэж авч ирсэн. Одоо биднэрт байгаа энэ гурав болохоор гуруула яг Японы өөрийнх нь үйлдвэрлэлтүр тийм. За тэгээд энэ дээр байдаг тэмдгийг харахаар энэ Кошукава арсенал гэх тийм. Одоо энэ Японы Токиогийн хажууд байсан үйлдвэр. Наа ч нь болохоор энэ Нагоя гэсэн тийм. Тийм. Энэ номон дээрээс харахаар Нагоя арсенал. Энэ шүү дээ. Тийм, Нагоя арсенал байна тийм. За энэ болохоор тийм энэ бас тийм Кошукава гэдэг юм уу тийм. Тэдний үйлдвэрийн ингээд зэвсэг нь байна гэж. За хятад нэлээд тархсан тэгээд хятад зэрэг Монголд орж ирсэн тийм автон төрийг устгасан. За тэр үед бас Япон зэрэг хятад зэрэг бол Япон Маузертай байсан байгаа, Япон винтовтой байсан байгаа. За тэд чинь бас нэг ингээд араасаа нэг Чэньи за тэгээд нөгөө нэг генерал хин шүүшүүлж байгаа нөгөөх нь нөгөө нэг генералтайгаа муудаад байдаг бас нэг генерал нь тэд нар ингээд нөгөө нэг бас тэдний нэг нийлээд 15,000 орчим гамин зэрэг одоо Монголд орж ирсэн гэлээ шүү дээ. Гаминдааны намын. Тийм. За тэгээд тэд нар чинь бас бүгд бас Японы юутай байсан. За гамин зэрэг энд л устсан шүү дээ тийм. Тэр нь цөөхөн бутсан. За тэдний зэвсэг бол Монголд үлдсэн. За тэгээд Богданд Монгол улс бас нөгөө бид мэднэ 5 замын байлтай байсан тийм. Одоо ах дүүсээ цусны нэг тахын дүүсээ ятаас хамгаална нэгтгэн гэдэг 5 замын байлдаанд манай тэрэгч нэлээд сайн байлдсан. За Японы хятад хар зэрэг гэж нэрлээд байдаг. Тухайн хятад зэрэгээс бас нэлээд олон тооны тэр зэвсэг олзулсан байд. За тэрэн донд энэ бол зөндөө байсан. За тэгээд нөгөө нэг тэрний нэг юм том баримт гэдэг тэгэхээр 19 онд Монголын автон төр ууслаа шүү дээ. Тийм. Одоо Монгол зэрэг зэвсгээ оруулсан байдаг. Кинонд гардаг тийм. Тийм, кинонд гардаг. За тэгээд тэр чинь нэг нийтдээ бараг 4,000 винтов оруулсан байдаг. Тэрний 2,000 Япон винтов биш. Оо за тэгэхээр чинь манай бараг зэвсгийн тал хувь. Тийм ер нь манай хөргөн байсан байгаа байхгүй. Тийм. За тэгээд Монгол зэрэг тухайн үед тэгэхээр нэлээд тийм зэвсгэлтэй
болцсон Японы одоо Япон винто бол одоо нэлээд болцсон байсан гэж хэлж байна. Тийм биш. За тэгээд нөгөө энэний 6.5 сум дээр ярихлаар тухайн үед ч одоо тэр дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Япончууд хүндийн төвний өөрчлөлтөд сум хийсэн байсан. Одоо өөрөөр хэлбэл нөгөө бид нар яадаг сумны хушууныхаа ганц зөр хүчин гэдэг нь жин урдаа барилах, дундаа барилах, хойноо барилах чинь өөр болоод сумны нислэгээс өөр болдог. Гэтэл одоо бид нар мэднэ АК-74-ийн сум байдаг шүү дээ. Тэрнээс чинь болохоор хүндийн төв нь ардаа байдаг. Ардаа байдаг тийм. Тэгээд нөгөө чинь сум нөгөө ингэж явдаг. Тэгээ нөгөө жоо хатуу үед чиглэн заавал өөрчлөгддөг. Гэтэл Японууд болохоор 6.5-ыг урд хошуун зузаан бүрхүүлтэй хийсэн. Урдаа жин нэмтэй. Тэгээд тэрийг Япончууд юу гэж тайлбарлаж гэхээр 6.5-ын одоо сумны нэвтрэх чадварыг цохилтын нэвтрэх чадвар хүчийг нэмэх гэж бид нэр одоо масын урд нь орсон юм а гэж одоо ярьсан байдаг. Гэтэл тэр нь нөгөө нэг одоо дайны олон улсын дайны канон дээр хоригдсон чиглэлээ өөрчилдөг сум хийсэн байсан байна. Тухайд тийм одоо бол тэр сум чинь хориотой шүү дээ. Тийм одоо хүнлүү орлоо. Тэгээд нөгөө юм тулангуудаа чиглэлээ өөрчлөөд ингээд хүнийг сийчдэг гэж ярьдаг. Хөнөөлн их болоод. Хөнөөлн их болоод ер нь шархацсан хүн гардаггүй. Гар хөлөнд онох юм бол тайруулж ижил одоо салдаг гэж шинэ тийм. Тийм одоо сумыг тэр үед Япончууд хийдсэн байсан ба. Тийм бас айхтар хүмүүс шүү. Харин тэгээд 6.5 шүү дээ. Тэгсэн мөтрөө чиглэлээ тэгж өөрчилдөг сум хийгээд тавьсан байсан. За тэгээд Монголд энэ буу бас яагаад их байдгүй байсан бэ гэхээр 39 онд манайхан нэлээ 39 он алхам голд байлцсан тийм. Тэг чи одоо бараг 40-50 мянган Япон винто олзуулсан гэдэг. Гэхдээ тэр винтоноос Япончууд Оросууд манад өгөөг. Бүгдийг ачаа явсан. За. Ягаад гэвэл нөгөө дайн тийм бэлдэж байгаа улс шүү дээ. Тийм дайн бэлдэж байгаа улс учраас нөгөөдхийг одоо өөрсөндөө байлгана гэдэг. Тэгээ одоо ялангуяа Москвагийн дэрэг Туламуланд зарим анги нэгтгэл Япон винтотой байсан. Өөр одоо боломж байгаагүй. Тийм. Өөр боломж байгаагүй. Ягаад гэвэл тийм чи бас асар их нөгөө нэг Оросын хайрамч 41 оны намар бол хэдэн сая ослогдоод тэгээд тэд нар чинь бүгд зэвсэгтэйгээ байхгүй шүү дээ. Гэтэл дараагийн шинэ ангиудыг бүрдүүлэн бас л Оросын хайрмын нөгөө зэвсгийн үйлдвэрүүд тэр одоо алдагдлыг нөхөж чадахгүй байсан. Тэгээд бас Японы товтой байсан. Москвагийн дэргэд лав тэр аль хороо хилээд энэ алт орондоос очсон дивизийн нэг хороонд ямар ч Японы товтой. Тэгээд тэрний суман дээр асуудал үүссэн. Хангалт нь Японы товтой байгаад хахад 762 мошины сум ирээд тхүүлгээд буждах болчих. Тийм тэгээд нөгөө чинь тэр анги юунд ороогүй байхгүй довтлолтонд ороогүй. Тэгээ яасан бэ гэсэн чинь ийм учиртай гэдэг. Тэгээ буруутны найхтаа даргын загчийн чи бол юугаа өдөрч чадаагүй. Ингэсэн тэгэл. Тэр айгүй тийм харамсалтай юм байгаа байхгүй. Тэгээд тэр зэргийн дараа одоо үргэлж биелүүлж ийсэн. Хангалттай өгсөн нэ. Хангалтанд гэсэн чинь буруу ирсэн байдаг. Тэр хангалтын асуудлыг шийдэхийн оронд тэр даргыг очиод гацдаг. Тэгээд айгүй тэр дээшээ мэдээлэх тооны хувьд бол тэдэн метрээр хангасан л гэсэн үг шүү. Тэгээд нөгөө бас нэг яах нь. За тэгээд манайд яагаад яасан бид нар 45 онд чөлөөлөлтөнд орсон. За тэгээд тэнд манай морт механизм групп орсон. За тэнд манайхын туршлагатай байсан. Олзолсон зэвсгээ бид өөрснөө авнаа гэдэг одоо баг яриа хэлсэн юм шиг осууддаг. Тэгээд манайхан нэлээд юм олзолсон. Зөвхөн винто өгөхөд 22 мянгаыг олзолсон байдаг. За. За тэгээд пулемет баг хэдэн 100. За тэгээд гарбуу гэсэн чинь хэдэн 100 гарна. За тэгээд юу хийж хэлээд ингээд нэг одоо манай түүхэн гэр зөгнүүд дээр чинь нэг хурааснуудаа ингээд тийм. За тэгэнгүүтээ манайхан нөгөөдхөө нутагтаа автар хэрэгтэй гэдэг. Тэгээд Монгол зэрэг шин 48 он болтор хятад байсан юм билээ шүү дээ. Тийм гэсэн нөгөө манайх нэг 45 чөлөөлөл буцчихаагүй. Цагаан хэр мөрөөл буцсан гэж ойлгоод үгүй юм билээ шүү дээ. Тийм байсан. Тэр байж байхдаа Монгол зэрэг авсан нөгөө нэг зэвсгээ зөөж эхэлсэн. Олзолсон зэвсгээ. Тэрийг болохоор хятад дотор Оросын хил үлдэр төмөр замаар зөөгөө. Орослоод улаан ууд үлдэр төмөр замаар яваад улаан уудаас наашаага автомашинаар зөөгөөд тэгээд манайхан тэр 22 мянган винтов авторсан байдаг. Тэгээд өөрөөр бид чинь бас чинь улс байна тийм дайны олз байна. Тэгээд дээр нь буцаад юм авъя л да. Тийм яагаад олзолсон юм аавдгүй. Харин халхан голд бол Оросууд бол бүгдийг аваа явсан. Монголчуудад юу ч өгөөгүй. Бас наач өстөө сонсож байгаа юм байна. Тэгээд нэрэл тийм. Манайх чинь хятад улс 49 онд одоо энэ хятад улс бий болоо болохоос тэр хүртэл манайх тэнд одоо өөрөөр инхээс хөлөгч шиг үүрэг гүйцэтгэсэн юм л шүү дээ. Зарим хотуудад манайхан байсан. Одоо тэнд болохоор
хятадын улаан арим болон Чанкашигийн арим ойртохгүй. Тэрнээс гадуур тэр өөр бүсүүд байлдаад байсан. Тийм. Тэгээд одоо ялангуяа 48 49 за 49 тэр чинь дайн бол хятадын иргэний дайн чинь 46 онд эхэлсэн. За тэгээд 47 онд бол ер нь Маог ер нь бол дуусчихсан. Улаан арим. Зэвсэггүй болсон яасан. Тэгээд тэнд тэгсэн чинь Оросууд өөрийнхөө олзолцсон байсан Япон зэвсгийг Маод өгсөн. Бүгдийн. Тэг Маог зэвсгэлээл. Тийм. Тэгээд нөгөө Мао чинь зэвсэг сайтаа болоод эхэллээ. Тийм. Нарын хангалт сайдлаа. Тэгээд нөгөө дайны байдалд иргэд гарч тэгээд очсон шүү дээ. Гэтэл Чанкашигийн ард чинь Америк байлаа шүү дээ. Тийм. Тийм. Одоо ч Америк зэвсэгтэй тий. Тийм. Чанкашигийн хятад тэргүү чинь Томпсонтой. Тийм. Спринклевийн товтой. Тийм тийм. Тэгээд тэр Германы нөгөө нэг дуулга ба шүү дээ. Германы дуулга. Тэр чинь өөр өнгөөр будаад энэ дээр нь ханз бичээл, ханз тавиад тэгээд хятад тэрэг ингэсэн тийм үү зөндөө байдаг шүү дээ. Тэр жаахан нөгөө Америкууд чинь Германаас олцлоо тийш аваад тийш нөхөж байгаа байхгүй тий. Тэгээд хятад тэрэг дуулга хэрэгтэй байна гэхэлэр нь өө тэр Японы Герман тэргийн дуулга тийм саяараа байна. Тэгээд тэгжсэн тэр түүхтэй байдаг. Тэгээд манайхан бол яг дайны дараа бол нэг ямар ч 22 мянган Япон винтоо бол авторсан бол бүр тэр бол батгдсан түүх шүү. Тэгээд бүр одоо энэ хаана энэ зүү хараад энэ хожруулан бидэрт хураасан байдаг. За тийм түүхтэй манайд одоо орж ирсэн түүх нэ. За бууны одоо өөрийнх нь нөхцөл юм яриаг. За калибр 6.5 мм. За замаг шулуун гултаг замагтай. Наач нь энийг ах. Энэ тэгээ нөгөө нэг үйлчилгээ хийхгүй те. Аргагүй л дээ. Энэ одоо задарчул буцаад нөгөө хоёлаа өрөнд орж байна. Тий. Музей сонгоны харин тэгэхээр ингээд хамаагүй яаж болохгүй. Ямарсан замаг нь бол маш энгийн. За замаг яг нэмт карбон 98-тай ерөөсө баг тий чи ингээд урд хэсэг бол ерөөсө яг л адилхан. За энэ гал хамгаалахын бүхсний хэсэг нь арай өөр. Сүүл хэсэг. А түүнээс яг л Германы тоо байхгүй. Германы тооны хөлбөр замаг нь. За тэгээд хараа байна те бид нэр одоо түрүүнд яалаа босдог ийм хүрээ хараамтай. За ингэж нэг өндрөөд холын юугаа туслаад харуулж байгаа. За энгийн нөхцөлд бас нэг асуух хэрэгтэй. Одоо чинь за энийх нөгөө энэ изааны тэмдэг юм шиг байна те. Тэгээд энэний доор хоёр нөхөө гадаг шүү дээ. Энэ ямар очтой нөхөө? Энэ болохоор нөгөө нэг тухайн үед одоо сумны технологи одоо алдаа их гардаг байсан. Тэгээд сум энэ сумны байранда тэтэрдэг, дэлбэрдэг байсан, задардаг байсан. За тэгээд тийм тохиолдлууд мэр зэрэг гардаг байсан учраас Япончууд болохоор энэ одоо сумны байрын дээдлэлд ингээ хоёр нөхлөөд өгч байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө магадгүй ямар нэг тийм эрсдэлтэй болох юм бол эрсдэлтэй юм боллоо гэхэд буудагч буудагчийн өдрөө тэр сумны дайр одоо юу явах биш тийм тэтэрсэн үйлчлэх биш энэ нүхээр дээш биш гарчнаа. Тэгэхээр аюулгүй байдлыг бас айгүй сайн бодсон. Тийм бас энэ чинь бас гоё инженерийн шийдэл байгаа. Жижигхэн Японууд чинь ингээ нэг жижигхэн юм дээр юу хийдэг тийм. За тэгээд дайны явцад одоо жишээ нь энэ дээр хөл угсраад өгсөн байсан. Жижигхэн төмөр утсаар хийсэн хөл. Тийм. Тэгээд ингээд хөлтэй шииртэй одоо монголчууд дандаа шиир гэж ярьдаг тийм. Тэгээд шииртэй ээж илүү сайн буудна. Тэгээд японочууд бас эндээ бас тийм хийгээд өгсөн байсан. Маш энгийн. За энэ дээр снайперын мэрэгэн бочийн загвар байсан. Дуран тавьдаг байсан. За эхний үедээ бол японочууд хоёр татдаг л таталт нь хоёр дахин татдаг дурантай байсан. Тэгэл тэр чин тухайн үедээ тэгэл дурантай яг дурантай буу юм чинь өөр болж байгаа. Гэтэл одоо бидний нард байгаа энэ Оросын Мошины П өдөр чинь 3 шүү дээ. За тэгээд дайны баг төгсгөл хавцаа юм одоо японочууд 4 татдаг дурантай болгоод. Тэгээд тэр нь бол нэлээд тийм илүү явтай байсан. Тий одоо нөгөө манайхан компьютер тоглоомор хийдэг Call of Duty энергээд тэднэр дээр чинь дуран имтэлтэй гардаг шүү дээ хажуултаа. Ер нь тэдний үе чинь энэ суурь дандаа хажуудаа. Яг энийг сумлахад цаад болохгүй гэж байгаа хэрэг тий. А гэтэл одоо энэ Мошины винтоо өдөр чинь болохоор дээр нь гэдэг тий. Дээр нь гэдэг. Тэгэхээр Мошины одоо мэрэгэн бочоо винтоог нөгөө хавчаараар сумлж болохгүй. Дандаа нэгээр ингэ сумлдаг. Тий. А энэ болохоор дурн хажуудаа байдаг учраас шууд хавчаартаа 5 сумаа илүү хурдан сумлагдах. Одоо тэр нөхцөлийг бүрдүүлж өгсөн тийм загвар байдаг л да. Колумбийн хашмарлаад энэ мөрлөгч бас нэг өөр байдаг. Бусад буунуудаас ялгаатай нэг юм тийм. Тий эдний одоо нэг юм Япон Арисака винтоонуудын үед мөрлөгч мод дандаа хоёр хэсгээс бүрдсэн байдаг. Тэгээ хооронд нь наацсан тий. Тэгэд энэ одоо ямар учиртай би нэг бас юм хайж исэн. Гэхдээ яг тийм үндсэн тайлбар байгаагүй. Ийм учраас хоёроор хийсэн юм аа тий.
Одоо бүгд бүх бот болгохын тулд ингэж байж болох уу? Бүх бот болгох гэж. Одоо бүх бот байна гэж яаж болох юм? Хоёр юм залгацсан юм чинь юу үстэй. Одоо наа чинь ч тийм байна, энэ ч буу тийм байна те. Энэ бас яг адилхан тийм байгааз. Карбин загвар үлтэр. Тэгэхээр Япон Арисакагийн тоонууд бүгд ийм мөрөс бод хоёр байсан байгаа. Хоёр деталыг өргөн болгоод тийм. Би болохоор ингэ магадгүй нэг залуу модоор одоо шинэ энэ бол бүр хилүүсэн харагдан те. Бүр ингэж тийм. Тийм. Энэ магадгүй нэг залуу нарийнхан модоор хийх юм болов. Тэнгүүд нөгөө нэг өргөн болгож мөрлөгчийн өргөн болгохын заавалчгүй залгаа ордог юм лээ. Бас байж болох. Одоо тийм бас тийм байж болох л баг те. Гэхдээ яг бол юуг нь мэдэхгүй байна. За тэгээд энэ дээр бас монголчуудын хэрэглэн дээр би одоо тэр хэд хэдэн Япон винтов харж ирсэн. Энэ одоо энэ мөрөс модын онгоц модыг хоёр талаас нь харуултсан байдаг. Нинглээд өө. Тийм нинглээд яах гэдэг чигээр хөнгөлж л байгаа юм байна. тийм л ах та тийм. Тэгээ одоо ийм юм чинь ингээд бүр ингээд харуулдаа хийцэн. Тэгээд сони энэ тийм яагаад эн чинь одоо ингээд байж болоогүй. Тэгээ тэр чинь нийтлэг байсан байгаа даа байхгүй. Тэгээ тэр чинь одоо юу гэдэг нэг биш би л хоёрыг харсан. Тэ? Тэгээд бас энэ нөгөө манай иргэдэд энэ нөгөө Япон бинтоо гэдэг энэ одоо л ер нь хавралцсан юм. Дээр үед ер нь л анчтад ер нь бүгд л байдаг гэсэн. За тэгээд одоо энэ Арисака бинтооны нэг юу одоо бидний ярьдаг Япон хотгон жад тий. За энэ чинь бас нөгөө Type 30 гэдэг загвар нь. За тэгээд энэ нөгөө үйлдвэрний нар да Нагоя үйлдвэр. Нөгөө тийм нөгөө тэмдэг байна тий. За тэгээд энэ Япон жад одоо өөрөө энэ чинь 54 см-ийн урттай. За тэгээд хотгон жад. За энийг монголчууд бас дээр одоо энэ жад олоод энийг тайраад нөгөө хит утга хийдэг байсан. За зарим хүн бол одоо энэ хоёр хуваагаад хоёр хотгоо хийсэн гэдэг байсан. За одоо жад угтарсан байгаа байдал нь ерөнхий жадны энэ сүүл яг бариул хэсэг бол ерөнхийдөө маулрын жадтай яг адилхан буун бэхлэгдэж байгаа хэлбэр юу нь бол яг адилхан. За энэ урагшаага бол өөр энэ одоо юу хэсэг нь ажлын хэсэг нь. Тий. Одоо энэ хэсэг нь бол хамаагүй урт өргөн за байдаг. Одоо Япон зэргийн одоо нэг тийм одоо нэгэн тийм том бэлэг тэмдэг бол энэ Япон жад байдаг. Тий. Адилхан одоо энэ Япон зэрэг гэх юм бол жадтай юм тоо гэдэг бол одоо өөрөө бэлэг тэмдэг нэ. За энэ бас адилхан нөгөө Нагоя үйлдвэрийн жад. Тийм үү. За тэнд за ер нь Арисакаг бол жадгүйгээр юу тусгал оруулдаг. За тэгээд дайсанд 300 м хүртэл ойртоход жад огсор гэдэг тийм заавартай. За тэр болтол буунд бол жад огсрохгүй гэсэн нэг тийм юутай байдаг. Гэтэл Орос Монголын товч нь жадтай байж буддаг шүү дээ. Хүмүүс нь тусгал оруулдаг. Тийм. Тийм. Заавал жадтай тусгал оруулдаг бас байсан. За тэгвэл одоо тэр чинь нөгөө хамгийн анхны загвар шүү дээ. Машины. Тэгээд нөгөө сүүлд 9130 гэдэг загвар биш 30 оны сайжруулалтаа. Тэргээр тэр жадтай буудахыг нь боловсон баг. Тийм. Тэр сумны чадлаас болоод байна тийм үү? Тийм. Нэг сумны чадал ах шиг. Хоёрт энэ бууны хүндийн юунд хамаарат ах шиг. Хүндийн жинд. Тэгж байсан. За Япончууд энэ топ бол юугүй. Жадгүйгээр тусгалд оруулдаг байсан. Маш очиртой болж. За тэгээд энэний Арисакагийн хөгжил гэдэг бол түрүүнд бид нар ярьсан 6.5 мм тийм. Гэтэл одоо тэг хятад явуулсан дайн бол одоо нэг тийм 6.5-ын сумны тийм сул тал бол бага байсан мэдрэгдэж. За яг Оконы дайнд ороод ирсэн чинь 6.5-ын сум бол одоо нэгтгэх чадвар үнэхээр муу юм байна. Тэгээд одоо том калибр хэрэгтэй байна гэдэг шийдвэр хүрээд 1939 онд одоо энэ алхын голын дайны дараа юм шиг байна. 99 гэдэг загвар бий болгосон. Тэр нь 7.7 мм-ийн калибертай сум томруулсан байна. Тийм хүчтэй болсон. Одоо нэвтлэх чадвар хамаагүй өөр болсон. Тэр нь үстэй 7.5 гэдэг чинь хамаагүй өөр. Одоо 7.62 тал 7.62-оос том болчихж байгаа байхгүй. Тийм юугаар одоо 99 гэдэг загвар хийгдсэн. За 99 загвар одоо бол бидэрт бол алга тийм. Манайд байхгүй гэж магадгүй тий. Магадгүй тий. Тэгээд манайд бол дандаа энэ 38 загвар, 30 загварууд эдгээр байгаад байдаг. Өдөө бол айлд 30 загвар байсан. За тэгвэл энэ бол одоо энэ музейд бол одоо дандаа 38 загвар. Манай олсноос ирсэн тийм магадгүй тийм 30 загварыг бол Япончууд 1897 онд хийж зэвсгэлсэн зэвсгэлд оруулсан байдаг. За
38-ыг болохоор Орос Японы дайны дараа одоо тэр дайнаар нөгөө 30 загварын сул талуудыг гарлаа шүү дээ. Тэгвэл тэрийг засаж сайжруулаад тэгээд 30 загварыг 1905 онд дайны дараа ихтэй зэвсэгэл авсан байдаг. За тэгээд энэ 30 загвар 1939 он болтол ерөнхийдөө Японы армийн зэвсгэл байсан. Ер нь дайнд дуустал ер нь байсан. Хэвээрээ 38 бол байсан. Гэхдээ одоо жишээ нь Япончууд дайны явцад одоо цэргийнхаа галт зэвсгийн чадварыг нэмэх үүднээс одоо тэр 99 гэдэг 710.7 мм-ийн 99 загварыг хийсэн. За тэрийг чинь тэр дайн 39-оос 45 оны тэр хугацаанд Япончууд 3.5 сая хийсэн байдаг. 38 одоо энэ ихт 38 загварыг Япончууд бараг 3 сая 800 тийм бараг 4 сая орчим шиг хийсэн байдаг. Тэгээ ер нь юу юм бэ? Япончууд бас нэг талаар нэг аж үйлдвэрлэлээр бусдаас үнэхээр хол тасархал байж л те. Ер нь тэгээд нөгөө Япон чанар гэдэг те. Тэгээд тэр бол үнэхээр энэ одоо винтон дээр нь бол байдаг шүү дээ. Тэгээд манайхны нэг дунд нэг юм ойлголт байдаг. Япон винтон чалчаад байдаг. Амархан гол төмөр нь халаад. За чалчаад байдаг. Тэгээд ингэ цацаад байдаг сумаа. Гэтэл бол тэр бол юу юм бэ лээ. Хятад нөгөө нэг дуурамл загварууд шүү дээ. Тийм загварууд бол чалчдаг. Ягаад гэвэл металл боловсруулалт нь өөр жомоо байх нь шүү дээ. Таар өгсөн үг байхгүй юу? Япончуудын яг энэ өөрийнх нь гэдэг юм уу яг өөрсдийнх нь үйлдвэрлэлд байсан, өөрийнх нь зэвсгэлд байсан тэр загварууд бол тийм бол байхгүй. Ер нь бол байдаггүй байсан гэж. Тэгвэл бас л тэр чинь аж үйлдвэрлэл гэдгийг жинхэнэ утгыг харж штэ. Нэг улсад адилхан загвар хийлээ. Гэхдээ нөгөөх нь төмрийн чанар нь илүү учраас байдаг штэ. Одоо тэгэхээр нөгөө нэг технологийн тухайн улсын төмрийн технологи эзэмшлэр ямар технологи эзэмшиж байна гэдгээр одоо жишээ нь тэр металлын чанар. Тэр металлын чанар чинь шууд одоо буунд бол шууд гол төмөр штэ тий. Гэх шинэ юутай байсан. Энэ зэвсгүүд ерөөсө тэр чигээр Монголын түүхэн цагт Монголтой бол энэ айгүй холбоотой болчихсон тийм. Жишээ нь бороо өнгөрний цэрэгт Япон зуут байсан байгаа шүү дээ. Япон зэвсэгтэй зуут. Япон мэдээж тэр Японы дотоод байгаа шүү дээ. Тийм зуут хүрээнд байж исэн гэж байна. Хүрээг эзлэх тулаанд оролцож исэн Япончууд. Гэсэн тийм юу байдаг. Яг тэр бороо өнгөр нь одоо нөгөө Орос руу довтлоод буцаад ирэхэд тэр Япон зуут алга болсон. Хаашаа яасан мэдгүй энэ шууд зогтол харьсан л баг та тийм. Таны Япон цэргүүд байсан гэж ярьдаг. Тийм Япон цэрэг байсан бүр Оросын тагнуулын мэдээнд байгаа байхгүй юу? Одоо энэ бороо өнгөр нь хүрээг эзэлсэн байна шүү дээ. Тэгэхэд хүрээнд цуусан Оросын одоо тагнуул хоошо большевикуудад мэдээ өгч ийсэн байхгүй юу? Тэгэхэд тэнд Япон цэргүүд байна. Япон зуут байгаа. Японы сотня гэж байгаа байхгүй юу? Тийм яг 100 хүний тоонд хүрэхгүй. 100 гэдэг нэртэй. Тэгээд тэр нэг 50 орчим ч юм уу зэрэг байсан. Ер нь хөлсний зэрэг л байна. Хөлсний зэрэг болж байгаа байхгүй юу? Тэгээд тийм нөхдүүд байсан байдаг. Би нэг тэр Япон цэргүүдийн зургийг олж харсан. Тэр зургийг авахгүйсэн байж захын махан өссөн хөгийн юмнууд зогсож идэг тийм байсан. Тэгээд тийм сони юм байлээ. Тэгэхээр Япон цэрэг бол энд одоо мэдээж Японы товтогоо байсан байж таа. За тэгээд халахын голд бол Япон цэрэгнтэй үтсэн тий 38 загвартайгаар 30 болон 38 таа байсан баг. За манайхан тэгээд тэрний Япончуудыг энд ч одоо хэдэн мянган винтоо билээд олзуулсан хэдэн 10 их бом гэдэг зураг морг байдаг шүү дээ тийм. Тэгээд тэрэн дээр бол одоо манад бол юу ч үлдээгүй өөрхий нэг тийм юм болсон юм бил. Харин юугаар бол монголчууд нэлээд олон юм болж ирсэн. За ганахтаа ингээд зэвсгийн талаар хөрөлтөх ингээд ялцхгүй ингээд нэгдүгээр түүх рүү орно, хоёрдугаар тэр нөгөө одоо инженерийн шийдлүүд нь ямар байдгийг гэдэг юм. Тэгээд дээрэс нь нэг их оронч одоо манайхны одоо ямар сандал та нар энэ дугаар болгонд дараад ийм дугаар оруулаад өгөөч гэж нэхэд байдаг тийм. Тэр болгонд одоо ингээд ганаах маань одоо хамгүйгээр тусалж одоо өөрийнхөө мэдлэгээсээ хуваалцдаг их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн бас event тэтгэгчээр байнга оролцож байгаа Red Vortex брэнд байгаа. Манай төлдөр гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Тэдний хийдэг хувцснаас та хүсвэл 10% хямдралт авч болно. Эсвэл Messenger гэх бас брэнд байгаа. Энэ хятадын бас нэг тактик явц одоо манайхны 5-1 гэж ярьдаг шиг тэр шиг тактик бүх төрлөө авцгаад тэрнээс та хүснээр бас авч болно шүү гэж манай нэвтрүүлгийн зөвс гэж байгаа. Өө сайхан юм байна. Очиж тээ. Энэ зууны тэгвэл гоё хий та. Энэ зүүн ямар хүмүүсхээ харъя та. За ингээд манай нэвтрүүлэг таалагдсан бол лайк and share, subscribe заавал дараарай. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэм бодогч.